Улаанбаатар шин. Өнөөдөр чинь 5 сарын. Тэгэхгүй өдөр өдрөө тоолгооч хэлсэн. 5 сарын 3 баха. Тий. За. Энэ залуу. Надраа харахгүй нэ. Яах вэ? Царай мэрээ гаргаад юу болоод шүү дээ. Танингуудаа ялгуурлаад байна шүү дээ. Нөгөө бууцны юм бүтэл ер нь сүүлийн хэдэн жил бол жоохон хэцүү байлаа. Юу өнтөрөө? Монголд ламынхаа дээл хувцас өмсөд олны донд бол зүгээр явах юм. Монголын буу болохоор юм дадаа надлуулж. Зүгээр та нар яг их Монгол хүн ч юм уу биш ч юм уу гэж бодох юм уу. Нэг л тийм зайгаа байна. Одоо царайтрын танингуудаа энэ ч нөгөө тэр гэсэн тийм бөө гэсэн тэгэнгүүтээ одоо яа тийм эсвэл тийм их гэмтэй хүмүүс байд юм уу одоо би ойлгохгүй шүү дээ. Би өчигдөр ер нь царайтрын нэг харуулмаар байна. За. Ер нь ойрын төлөвлөгөө юу вэ? Материалын тухай яа. Ямар ч байсан ол нь 2 жил номоо бичих сонголтыг хийсэн шүү дээ. Гэхдээ модны үеийн маань бол аргаа боттой хэлжсэн. Модны үлээ ерөөсөө зогсож болохгүй шүү. Заавал яаж хийж байгаад гүйцэтгээрээ. Өөсөө өөр хүмүүс хийхгүй гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд зогсоо нутаг усны байдал нэг сонир байна. Ер нь жоохон үндэсний газар шараа их орноо гэх үгсийг жоохон тэр нэг ухад сэндичин гэдэг тийм үгсээр яриад байна шүү дээ. Харин тийм ээ. Юу ч урааныг эсэргүүцэж байгаа. Тэгээд дээрэс нь ер нь их орноо том дээрэмдээ одоо гадныхан зөөж өгчөө тэгээ хөгжим гэдэгт би итгэхгүй. Үнэхээр бид нар өөрсдөө тэрийг боловсруулаад ашиглаж чаддгүй бол ухаантай хойч үүдээ үлдэхгүй юу? Тэгээд алдсан дээрээс чи өөрсдөө боолын чи тухад зөөж байгаа нь өстой отчтой юм гэж бодохгүй юм чинь. Би учраас энэ нэг гадар шороогоо ухаан уран болоо аюулгүй гэж байгаа би сөрөөд тэр уранд газрууд арчин би өөрөө очиж мод тарих соолно. Нийт 9 газар болоо. 10 жил үү 9 жил үү? 10 болсон. Яг ерөнхий төлөвлөгөө гарч ирсэн шүү дээ. Гэхдээ модоос болохдоо тийм шаардлага тавьсан. Наад орогчдыг өмгөж бөөж болохгүй гэсэн. Тэгээ учраас би хоёр хэнгэрэг агсахгүй. Харин чи бол удахгүй би чамайг тэгсэж байгаа нэрээр модоос болгоч. За тэгэл ол нь 2 жил дашигтын төлөвлөгөөр бол 2 жил 3 жил та хэдэг одоо 66 оны үеэр 60-ны мөчийг тааруулах үеэр нэрлэхэд байгаа тийм мэдээ байгаа. Одоо энэ чинь ингээл бороо хорныг орж өгөхгүй ингээл сороогоор суурж байгаа л гинт одоо наадмын ч өдөр тус одоо асгарна гэсэн юу бэлтгэгдээд шүү дээ ажиллагаа. Харин тийм ээ. 60-даа заавал болтгий. 66 онд чинь тэгсэн гэжтэй. 66 оны 7 сарын 11 наадмын өдөр тэгсэн. Гэхдээ одоо 60 жилийн 26 онд болох гэж шүү дээ. Тийм бай. Гэтэл ингээд таад ингээд наадмаа тэмдэглээс ингээд бороо хоргоо ингээд үуч. Тийм гинтхэн баахан үйлснэг дээрээс дөрөв ууларчин тэгээд яхаа тэр мөрийг бол би харцсан байгаа дөрөв. Энийг мод тарихуугаар наашин цааш нь имлэгээд тараасан дээр. Нэг л би энд явна гэж явж чадахгүй байгаа ятс тийм энэ газар нот муухай гэж үзэхгүй.
Жанжинсгүй талбай гэдэг чимсаны гүшүүн дээрсэн шалтгаан юу гинт наашэр гэдэг нь хамгаалалттай гэж байна. Би тэр сквадрын талбай дээр ч бас дагуулаа үлдээсэн шүү дээ. Энэ чинь хотын 0 цэг байхгүй юу? Ааха. Би зүгээр тэнд ирээгээ тэгээд үлдээсэн. Гинт харин ажил тараад ирсэн чи хайлаа. Талбаар яг тэр надад гайхлаа явчихсан. Ер нь бол тэгээд тэрээс тааны гадар сороноос оруулсан тийм дөрвтэй шийдвэр одоо юу гэдэг нь тэр урам ч юм уу ухаан гэдэг нэг мөр шийдэх юм бол ер нь би бол та нарын эсрэг ажиллагаа явуулах тийм хэрэгтэй болсон. Тэгээд учраас хоёрын хэрэгтэй байх хэрэгтэй юм цэвэрлэж байна. Осоо уул хангаадаа гарлаа. Дандаа хүмүүсийн ухад сүйсэн сөнөөсөн энэ гомдлоо бидний юу гэж хэлсэн. Чимэлтэй. Тэгээд яг үндэ таны авчмаар санагддаг. За. Тэгээ одоо бол чадахгүй байна. Зайны том асрыг одоо буулгахгүй юм чи та. Яг тийм байж байгаа. Бодлоо болгоно л гэсэн шүү дээ. Тацнаас нэг сүйдрэгч болоо. Сүйдрүүч болох юм уу? Одоо гадаач тэгээд энэ халуун болохгүйсэн шүү дээ. Хөтөн байна. Өнөөдөр 15 градус гэдэг өчтэй голцоохон булаахан байсан. Тэгээд заахан даа. Амарчсан нэг 10 газар энэ зуны хугацаанд мод. За. Нишээ нэгт гарахгүй юу? Гарахгүй. Өдөө хурц гадаа ганцхан тодорхой. Яна. Гэхдээ Бочис харам би байна. корно тонц дээрэмдээгүй хүмүүсийг мохруултаа үйлдээгүй. Тийм учраас хаач гардаг. Тийм дээ. Харин олон түмэн бол юу хийж бэхээр өөрний хотлоо нэг ингээд том ярьдаг юм юу ч хийдгүй юм бас жоохон болгоомжтой. Амар явдаг ертөнц биш. Засхын тэр зэрэг болохоор л одоо ингээд чи тэр мод тариал одоо хэдэн жил явж байна. Аа бичлээ та. Би уур хүрээд тэр цагаан сарын засаг болохыг оролдоод янз бүр болоод харч. За тэгвэл та нар өөрсдөө хийгээд тэгээд хацсан. Цаашны заслалаа. Тэгэхэд та нарын үн хайш яаж унж юм би тэрийг харсан. Та нар нэр хүнд ямар ч амир ундрын итгий юм нөгөө л нэг ярьдаг тэр тийм энэ юм нөгөө хуучин юм яриад байгаа байхгүй юу. Одоо хүмүүс ч хөгжөөд оюун ухамсарын цаг үед ирсэн байхад тэрэнд нь таацсан байхгүй дандаа л хооцдоос цаадаа нэгсэн гэсэн хараа юу ч юм уу. Үнэн хоцогдсон юм яриад байгаа байхгүй юу. Энэ болохоор үнэхээр шашин шүтлэг гэдэг хүнийг мохруулах ёстой зүйл юм уу эсвэл хөгжүүлэх ёстой зүйл юм уу гэдэг. Хүн шинжилгээ олон хүмүүс хийх хэрэгтэй. Тэгээд тустай болгонд газар сороогийн ухаал ингэж яваад байдаг. Энэ болгонд яагаад эсэргүүцэж ном тарин одоо юу байх юм үүдэргээ зэрэгтэй чадахгүй юм. Үчгэндээ. Заа самжгүй. Ойлгохгүй болоод үтчих шүү дээ. Одоо аль болох нүрийн чинь тахалж байгаа шүү. Тэгээд би нэг юм болгон дээр зураг хөргөө тавиал ингэ явсан. Одоо өөрөө тахалж байна. Хүмүүс намайг болчихсон. Нөгөө явж. Ерөөсөө нэг тийм яа тийм тэгж чихүүцгээрэл одоо гайг нь мэдчихнэ гэдэг юм уу? Энээс хол байх хэрэгтэй гэж бодд юм уу? Юу мохоо ялгуулж байна гэдэгт олноо. Харамстай энэ тийм. Би бол хэлэх ёстой. Тэнгэр чөп бацар их. Нөө хүмүүс энэ үеийн зүйлээ амжилттай. Эцэг таврагандаа явсаар л байна. Хүн бол яах вэ? Зовсон хүн гэдэг чинь бас хоорондоо ялгаатай юм байна. Юугаараа? Өөрөө гайчаад тэрнийг ялыг нүрчиж байгаа шүү дээ. Ингээд зовсон болгон би заваадаг гэсэн болгон Яг үнэхээр ч ихнээс таваагалаад. хийсэн зүйлийг ялыг гэж хүмүүс ч үү. Тийм учраас тийм нэг нээлттэй нийтийн жолч шиг байж болохгүй. Наад бол чинь ялбар салгал ялтаа бол ялбах гэж.
Айл нэг хэд төөргийг авчаад тэгээд хохоо сав тооллоо тэгээд нөгөө хийсэн гимнэг болчих цайр байна гэдэг. Одоо энэ авилгалын үедээ баялах хэрэгтэй. Хүн ямар санаатай ямар үйл гарган тэрнийхээ хорыг заавал идэх нь үнэ. Тэрэн дээр ямар ч болох бас ямар ч боо. Тийм байх тэгээд хотлоо нэг засаг ном хийлгсэн гэдэг нэртэй энэ бүрдээ дахиад гэмээ үлдэх байна. Тийм байх авч нь улс орн нэг дээр сэтгэлгээ нүсгэн байх яаж үлдэх вэ? Тэндээ Айл хэдэн зууны өмнөх одоо зурхаа Америк төлөв юу вэ? Тэгээд тийм ястай тийм баатаа юу ч юм. Тэр нэрээ жоохон юу байх хэрэгтэй наа. Санаад шинжилдэг болмоор байна. Би зөвхөн баахан юунд онцлогоо штэ. Баахан еврей хоньнууд баахан төв хүмүүсийн дунд амьддаг байна. Тэрэл яах гэж бодсон. Одоо дамжтай ч гэсэн юм болж байна. Би энэ зөвхөн Монгол угсаараа ядам гаргалаараа яваад яг энэтэй хамтрах хүмүүс байна уу гэдэг дээр асуулт үүсэж байна. Бидний хотлооны шигтэй мондөг замаараа батцаас орсон хүмүүс ийм чадсуухайтай бол уулзъя. Яг олны дон цаха ишүүлтэй хийж байгаа шүү дээ. Та нар чадахгүй ч юм. Тийм болохоор тийм байна. Миний онгор гэхгүй. Тэрнээс урах юм бол би та нартай тангуулаас таа. Өстой юм. Улаанбаатар чинь өстой. Юу ч болсон яах вэ? Яа. Ингээд цаанаас ингээд дуур хүрээд очиордог байхгүй юу? Тэгээд 10 газар мод тарина тэгээд 10 газар мод тарина тэгээд бүр өмнө гоён 3 төслөө очиж. Босгойлон мод тарих төлөвлөгөөтэй. Тэгэхээр ураг шигтэй болохоор тасан бомбын нуруу байгаа. Энэс дахиад урагшаа болох шигч цагаан бомбд байгаа. Энэ их бомбд байгаа, баг бомбд байгаа. Нөгөө талд нь хам бомб зэрэгэл их олон зүйлийн зангилаа газар байгаа. Гол нэг сонголын дэгнүүд байгаа. Тэдний нэг ажиллагаа явуулна. За тэгээд тухайн газар болгон дээр очихоор тэгээд видео подкаст хийн штэ. Би ямар л өөрчин биш. Тийм болохоор та нарын өгсөн өргөл энэ юм болгонд чинь тэнд ингээ баримттайгаар хүлээж авах хүнтэй би тайлбарнаад өгье. Та нараас одоо юугаа хомсолтой. Өдний хүртэл баянд чинь зурсарцсангүй, ноёнд чинь их мэдтэн инээдлээс чинь би юу ясангүй. Нэг шаргонж явж идсэнгүй. Олны тооноос айж идсэнгүй. Тэгэхээр ер нь бол ийм хөдөлтэй байна.